хаш эба бүхний тухай. За өдрийн мэнд. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За бид хоёр эв сошиал телевизийн студиэс өөрсдийнхөө бичлэгийг хийж та бүхэндээ хүргэж байна. За тийм тэрийн одоо бичлэгийг үздэг та бүхэндээ бас талархъя. Өнөөдөр бид хоёр нэг учир битүүлэг юмны тухай зүгээр ярих гэж шийдсэн. Бид нар чинь ингээл нэг байж хахад нэгэндээ нэг тийм сони юм ингээ залуу байхад таяад хүүхэд байхад бүр ярьдаг байсан тийм ээ. Тэгэд YouTube-оор үзсэн чинь YouTube-ээр тийм бичлэг хангалттай аюу их баг. Тэгэхээр бид нэг хоцрогдсон жишээ шиг хүн болгон сонирхдаг. Харин тийм юм байна. Тэг хүн болгон сонирхдаг юм байна тий. Тэгээд гоо яг өөрөө сонирхолтой сэтгэвэлтэй. Тэг би нэг итгэдэггүй. Яг үнэ хэлэхэд нэг итгэдэггүй. Тэгэхэд итгэдэггүй хэрнээ ингээд яг ингээд яг чиний ойр дотны хүн чинь ч юм уу одоо хизээ шудлаа хэлэхгүй хүн гэдэг ярьдаг штэ. Тийм хүмүүс би тийм юм харсан, тийм юмтай болчихсон гэд ингээд ахаар Өнөшмөрч юм шиг. Өнөшмөрч юм шиг сонсон. Тэгээд би Инунаки гэдэг тэр нэг Японы тосхны тухай мэдээлэл харлаа л да. Тэгээд Японд Инунаки гэдэг нэг юм жижиг тосхон байдаг гэн. Тэгээд хүн ер нь очиж чаддгүй, ер нь мэддэг хүн ер нь байдгүй. За. Тийм. Тэр тосхны тухай Гарцкая легенда гэж яддаг шүү дээ. Хотын домог гэж нэг яддаг шүү дээ. Яг нэг тийм хотын домог шиг ярианууд аягүй их байдаг. За тэр Инунаки юу руу орох юм бол тосгон нэг юм юугаар хонглоор явж очдог. За. Тэгээд тэр хонглын юм хаалттай байдаг. Хонглын гадаа юм утас байдаг. Тэгээд шөнийн 12 цагт тэр утас нь ингээд дуурдаг. Ер нь айгүй эвгүй. Тий. Айгүй эвгүй тийм. Нэг идэх хэцүү байх ч тийм. Хар гаргаал бид нар ярьдаг шүү дээ. Улаан гарч байгаа. Тэгэхэд яг нэг эвэрхүү эвэрэгдэг ш нэг. Нэг зогтогтог гээл. Дуурдаг, уурдаг. Тэгээ хар гаргацдаг гэдэг. Тэр шиг санагдчихлаа. Харин тий. Тэгээд японочууд энэгээр 19 онд кино хийсэн байна. Тийм байлээ. Инунаки тосгоны хараал гэдэг. Тэгээд ер нь үнэлгээ бас аюу өндөр. Тэр кино. Тийм. Тэгээд европчууд тэр киноны талаар бол японочууд бол үнэхээр ингээд нэг цаана нэг тийм ёрын юм байдаг. Кино нүртэл аюу үнэвшилтэй ийм кино байна. Ер нь аюу гэж магтаж битсэн. Комментууд байдаг штэ. Тий. Тэгэхээр ер нь нэлээд сайн кино болсон. Бас нэг хоёр шагнал авсан харагдсан шүү. Тийм үү. Бүрэн үзээгүй. Аимшиг кино юм аа. Аимшиг кино. Аимшиг кино. Тэгээд аимшиг кинонд чинь ингээд бодит байдлаас сэтвэлсэн кино гэдэг ингээд бүр сонирхолтой байдаг штэ. Би ч найруулагч ирсэн бол кино хийх юм бол бодит байдлаас бодит амьдралаас сэтвэлсэн кино гэдэг ч юм. Тэгэхээр ингээд илүү хүч өгдөг юм байна л да. Тэр тосхон өөрөө тийм одоо аимшиг юм уу? Тий, тэгээд тэр тосхонд ингээд орохоор нөгөө түнэлээр яваад орно. Тий, түнэлээр явж. Тэгээд тэр түнэлийг ингээд наагур нь ингээд хашцсан, хашлагтай. Тэгээд түнэлийг бүр ингээд хаагаад ингээд блок тавьчихсан байна. Тэр зураг нь ч гэсэн байна. Одоо манай найруулагч их баг. Блок ингээд тавьчихсан. Үнэхээр байдаг гэх тийм тосгоо. Үнэхээр байдаг. Үнэхээр тийм юу хонгол байна. За. Нэлээд урт харанхуй хонгол. За, тэрийг дамжиж орно. Тий, тэгээд тэр дотор сүнс мэдээж байгаа. Одоо тухайн амьдрахгүй юу? Ер нь тэгээд тэр тосгон байдаг юм уу гэсэн асуулт үүсэж байгаа үст. Тий. Байдаг гэх тийм тосгон. Яг үнэхээр Японд байдаг. Бүр 1680 онд тэр Эдогийн үед мод бэлтгэдэг тийм газар байсан. Тий. Тэгээд дараа нь дэлхийн 2 дугаар дайны үед нүүрс олборлдог. Тий, тийм нүүрсний уурхай байсан юм байна. Тэгээд одоо болохоор бүгд ингээд тосгоноо дайжаад ингээд хаяад явцсан. Тосгон ингээд хүн амьдрдаггүй байшингууд. Тэгээд хэдэн хөгшчүүд амьдрдаг. Тэгээд тэр ярианы үндсэн дээр болохоор юу гэж ярьдаг гэх юм бол ямар ч холбоо байхгүй. Яг тэгээд тэр нөгөө нэг би сая хэлсэн шүү дээ. Урд нь нөгөө нэг ийм ийш хүн орохыг хоригломоор гэдэг. Тэгээд тэн дээрнийх нь урд нь ингээд энд бол Япон улсын үндсэн хууль үйлчлэхгүй шүү. Энээс цааш үйлчлэхгүй шүү гэсэн ийм одоо юу санамж өвчиг ингээд байж идэг гэд.
Тэгтээ яг үнэндээ тийм санамж бичиг байхгүй. Тэр бол сүржи яриад байхгүй юу. Тэгээ кинон дээр яг би киноны эхэн дээр ингээд яг тэр тусгад тэр одоо нэг туннелийн үүдэн дээр очичаад ингээд үтсэн чинь энд үндсэн хууль байхгүй шүү. Үйлчлэхгүй шүү. Энэс цааш Японы үндсэн хууль үйлчлэхгүй шүү. Анхаарнаа гэдэг амар тийм юу гараад супер их хэлжэлээд нэрээ тэгээд нэг утсан дугаараа. Тэгээд яг тийм юм бэ. Тэгсэн чинь яг үнэн хэрэг дээрээ бол тийм ажилчны тусгам байж байгаа 59 онд нэг юу үер болоод тэр тусхныг үгүй хийсэн юм байна. Нилээн охирол амсаа. Тэгээд тэр тусгамд юу орсон суугчдыг өөр тусгам руу нүүлгээд тэгээд замын хүмүүс нь үлдсэн. Тэгээ одоо ямар хүмүүс очдөг гэх юм бол нэг юм нэг тий бас нэг юм үзээд нэг хадал явдал дуртай хүмүүс очиж очдөг гинэ. Тэгээ үнэхээр утасны холбоос үлжээ мүлжээ тэнд байхгүй. Байх арга байхгүй. Ууланд тэгээд тэнд хүн амьдрдаггүй болохоор станц үлжээ байрлуулаагүй. Зөвхөн л тэр телевизээс ч байхгүй. Тий, тэгээд энэ чинь 80-ад онд юм уу 89 он 90 оны ихээр нэг телевиз рүү нэг нөхөр яг энэ домгийг Инунаки гэдэг нь нохоо хуцах гэдэг тийм утгатай үг нэ Инунаки гэдэг нь. Тэгээд тэр домг дээр болохоор нэг нохоотой хүн тэр тусганд ирээд суулгах гэж ирээд бүр тэр одоо 1600 оны үед тэгсэн чинь нохоо ингээд тасралтгүй хуцаад исэн юм байна. Тэнгүүт нуурлаад алдсан чинь хэдэн хоногийн дараа харлуу шилүү ирээд тэр үнийг түлээд алдсан. Тэгээд тэр нохоо нь эзэндээ уг нь сануулж исэн юм байна гэсэн. Тий. Ийм домогтой тэгээ Инунаки гэдэг тусганы нэрэнд яг тийм утгатай ингээд. Тэгэд яг тэр болгоныг ингээд бичээд Японы телевизэд энэ тусганы ерөн түүх үнэн дүгнэн шүү гэдэг. Зүгээр анонимны гэж нэг нэргүү захиа явуулчаад Японы телевизэд өгчсөн юм байна л да. Тэгэнгүүт телевизийн тэрүүний чинь ажил хэрэг болгох юм байна гэсэн. Энэ тийм тусган байдаг юм байна, ингэдэг юм байна гэл тэгэл тэргээр нь кино хийгээл одоо Инунаки гэдэг бас тийм аимшигын бас юу видео тоглоом хүртэл байна. Тий. Яг яасан гэх юм бол тэр юунд Хонголд хүн амны хэрэг 2 3 болж ирсэн. Тий 70-д онд юм уу 80-д онд юм хэдэн залуус хулиган бадмад залуучууд нэг залуугийн машиныг дээрэмдээд тэр залууг нь зодоод тэгээд өхлүүд зодоод тэгээд тэр авчид Хонголд хийцсэн байсан. Тэгээ нөгөө залуу нь гараа цутах гэсэн чинь ухаан ороод гараа цутах гэсэн чинь нардаас нь очиод бензинээр түлж өрөөд шатаа жалаад ингээд аюу муухай тийм аимшигтай эрцгий хэрэг гарсан юм байна. Ер нь Японы ард түмнийг бол ер нь зочролд оруулсан тийм амар хэрэг болсон. Тэгээд тэр Хонгол дотроос ер нь 3 4 юм цогцос олдсон. Тэр бол яг бодтой. Тий. Тэгээд тийш чинь одоо тэгэл дандаа нэг болж үтгэхгүй адал явдал хайсан нөхдүүд ирнэ. Тэгээд хог тарин. Тий. За тэгээд заримдаа нөгөө сатанистууд гэж яриад байдаг шүү дээ. Тэд нэр нь хүртэл очиод тийм чи зан үйл хийгээд ингээд бүр ингээд болохоо болоод ирэхээр юу яг тэр засгийн газраас авчиж зүгээр нөгөө блок тий тэр нөгөө Хонголыг ингээ хагаа ицсэн юм байна л да. Тэгээ тэрнээс чөтгөр байгаа шүү гэж хаагаагүй. Яг анхны зэтгэл тэгэд ирж байгаа байхгүй. Чи нэг ийм тусган байдаг те тэгээ аймаар ингээл ярьлаа шүү дээ. Тэгээ блок ингэсэн гэхээр зэрэг эндээс цааш явал чөтгөр мөтгөртэй уулзах гал хаацсан. Тэгсэн чоо тэр тиймнээс болоод хаацсан. Тий яг үнэ хэрэг дээр бол тийм юмнаас болоод. Тэнд хэдэн нөхдөд амьдрдаг гэсэн тэд өгсчөөд тэд нар тэгэл өөрсдөө л амьдрал явж байдаг багтаа. Тийм юм байгаа үз. Тэгээ тариал эрхэлж амьдрдаг гэн. Тэгээ дэлхийн 2 дугаар дайнаас хойш 50 хэдэн он хүртэл юм да. Тэр уурхай бол ажиллаж исэн. Тэгээ дараа нь хаягдцсан. Тий. Тэгээ нөгөө Японы чинь нөгөө нэг аюу нэг тийм юутай улс гээл те. Сүрстэй нэг тийм нэг ярин гээл тийм. Чи ер нь Японы тийм түүхүүдийг сонсч яв. Үгүй би өөр харин тийм юмд их маруухан сонирхол багтай. Баг багт л ярьдаг байсан. Тэр нэг аймаар юм гээл ярьдаг байсан. Тэгээд
өөрөө нэг хэцүү шүүн бити яагараа гэсэн тэр газар мазар явж исэн л да. Тийм үү? Тий. Уу яг нутаг хэлдэг шүү дээ хүмүүс. За наа чи хэцүү шүү гэдэг шүү ингэдэг шүү гэж мэдэхгүй зэтгэхгүй очоод тэнд нь машин чинтэй хонцсон гэдэг тохиолдолч байдаг. Тэгээ мэдэхгүй нөгөө нэг тэнэг хүн тэгэхэд дундуур гэдэг юм уу? Тэр нь юу яагаагүй ингэсэн байхгүй. Чон айдс байдгүй юм уу? Байдаг л да. Нэг юм манай аав насвар 92 онд. За. Тэгээд эндээс нөгөө би Улаанбаатарт аав хөдөө байсан чи бид эндээс очихгүй юу. Нөгөө очисон чинь нөгөө гарах гал дээр нутагт нь сумын тууд нэг юм том гэр барьдсан байсан. Тэгээд гэр нь хоосон энтэй талд нас явсан хүмүүс ирэхээр яана гэд бид нар төрөөдөд очсон. Тэгээ би очиод унтахгүй юу. Тэгээд тэр гэртний ураа ингээд эндээс тэр чинь 92 онд хоёлаа зам ямар байлаа 66 таа явсан. Хөнгөж байгаа юмтай очиод хичнээн залуу байсан ч гэсэн. Тэгээ ингээд унтчихсэн чинь энэ рүү нэг юм түлхэх шиг болохгүй. Ингээ харсан гэртэл ганцаараа тавьчихсан. Тийм үү? Тий. Тэгээ ингэж харчаад ахаад унтсан чи ахаад түлхэх шиг болохгүй юу? Нэг харсан юм байдгүй. Тэгээ юм одоо яагаад байгаа бол гэчихэд би ингэчээд унтсан. Үнэхээр нойр хөрөөдсөн байхгүй би. Зөө. Энэ дээр ингэчээд ахаад ингэулж гар өрөхгүй штэ гэд тэр хүн тэнтэй бодож байгаа юм л да нэг залхуу хүнээ бодлоо юм шиг байгаа бодол. Тэгээ унтчихсэн чинь нөгөө хамаатнууд тэнтээс ирээд орж ирэн штэ. Тэгэл тэгсэн би яг ингэ авчихгүй. Тэгсэн нэг надаас нэг доо манай аавын дүүгийн хүүхэд байдаг. Хүчрээд болтой чи яагаад ингэж унтаад байгаа гараа ингэж унтаад байгаа юм гэхээр би нэг юм ярихс болохоор нэг юм ингэж харна гэж унтаж байна уу чинь гэдэгс үг. Тэгсэн нөгөөд ч бүр хажууд шомбоо сууж асуугаа салдаг. Тэгэхээр нөгөө ингэж ах шиг. Тэгээд нэг лам амар үзүүлдэг шүү дээ маргааш. За тийм мэдээж. Монгол хүмүүс андаа гэдэг шиг 92 онд дөнгөж шашин машин дэлгэрч эхлээл байжсэн чинь тэгсэн. Тэр лам л энэ том хүүдэл их хорогдчихтэй. Би том хүн аахгүй юу. Тэгсэн чинь би тэгээд ярьж мараад ингээл тэгж яхад нь нэг хиндэхгүй юу. Миний дээдлийн ихч. Биднийг бодвол би дээр хоёр ихчтэй тэгээ эрэгтэйгээс том нэг байх. Тэгсэн дээдлийг тэр биднийг бодвол нэг аавтай удаан хамт байсан. Тэгэл аав нь ингээл согтоо олгон амтанд ургаад инкрээ зэрэг дандаа энэ рүү ингэдэг гинэ гэд. Тэгээд ярьсан байхгүй. Тэгэхээр гинт нөгөө миний шүн юу санаад орохгүй юу? Наа ямаг ингэж ах шүү дээ. Гэсэн чинь нөгөө лам аав нь иргэсэн байна, яасан байж бол ингэж. Тэгээд тэр нөгөө сүүлд нь тэр гэрт хүн орхон болцсон байж. Ээгүүлдээ сонсчул. Тэгээ би орол унтаад байсан юм чи. Тэгээ би өөрийгөө нэг тийм тэнийг тэгээ тэрнээс хойш би тэгэж боддог гэсэн байхгүй. За яах вэ? Муу амар сүнс сүнстэй амуухай ингээ газраас гэдэг чтэй. Би ямар гим хийсэн юм биш яа л гэж. Надад сүнсгэр тэгээ каспер бодогдоод байдаг байхгүй. Хөөхөн. Аяа. Тэрнээс би гим хийсэн. Тэгээ би саяхан нэг уншижсэн байхгүй. Тэгсэн та өөрөө гим хийгээг бол таны үг дээдсэн сүнс таныг яах ч хөвчлүүд нэг буруу. За. Тийм тэгэл тэр их миний бодолтой үзэл бодолтой айгүй нийцэл тийм уу ч гэдэг ч юм. Тэрнээс нэг энэ тийм газар гэл нэг юм одоо наа чи хүн тавьдаг байсан тийм байсан газар сүнстэй гэж шивтэй ойр яваараа тэргэлдэг шүү дээ. Морь зөр ингээл би хөдөө очихороо тэгэл хөдөөний хөлт болоо морь ундал мал хариулаад явчихдаг юм чи. Тэгээ морь зөр ингээд юу хоос юмас ингээд аагаал хүргэлсэн газар байдаг л та. Чи яг тэгж өргөж үзсэн. Тэгэхээр тэр нь тайлбарлах айгүй. Тэгээд ингээд морио хөтлөөд ингээд би өөр алхаж байгаа шүү дээ. Тэгээ юу юм гэж би үзэх гээд. Тэгээ морио хөтлөөд ихоор морь ингээд үргэлж чаргууцалтаа захлаад явдаг байх. Тэгээ нэг шийдэг гэдэг үстэй. Видгүй тэгэж айгүй сонсч байсан. Тэгээд би морио тус чайчаа жоохон алхсан юм харагдахгүй болохоор буцаад морио бол цаашаа эргэл явцсан. Тийм газар энэ хүртэл байдаг. Гэхдээ уул нь их гоё нэг юм гоё домогтой гэдэг юм уу тийм гоё юмыг сонсоход их гоё л да. Тий, ер нь тий. Тэг чинь хүний нэг сонирч зан л да. Яалтчгүй тийм ээ. Би бас их аймтгай. Би бас нөгөө зам үүдээс наашаа ирээд машинтайгаа нүдэн бүтээ ирж байгаа байхгүй юу. Тэгэхэд нойр өрөөд байдаг. Тэгээд чинь нэг нэр тал газар шүү дээ. Тэгэхэд замын ингээ хөндлөн гараад ингээд унтчихъя гэн тэ. Замаас гараад унтчихъя гэдгсэн чинь арай ингээ харангуй болж исэн байхгүй юу. Тэгсэн чинь нүдэ гүй энэ юм газар гүтэлтэй байдаг. Гээжсэн чинь айгүй тэр харангуй нүдэл тийм нэг аимшигтай санагдаад. Тэгээд гинт сэрэл тэгэл нойрмаар. Тий юу нойрмаар. Тэгэл дээрээ нэрээ нэг ийгүй санагдаад хүүт татаад тэр чинь одоо зүгээр миний сэтгэл юм л да. Тэгтэл айгүй муухай нөлөөлдөг юм тэгж хэлгүүд. Тий ер нь ийм газар гүтэлтэй байдаг ш таашаа чи. Тий. Дотор харцгандаа явж дээ. Одоо бол би бол
нэр учир битүүлэг тайлахгүй, шинжлэх ухаан бүхнийг судлаагүй байна тийм ээ. Юмыг яаж мэдэх вэ? Шоолхоо болцсон. Тийм ээ. Тий шоолхоо хүнийг доромжтойгоо болцсон. Ийм юм ярьж байгаа хүнийг ч юм уу шоолж тийм ээ. Ингэж залуу байхад бол их л мундаг л тун тий. Юм болгоныг мэддэг шинжлэх ухаанч шиг л Тийм ээ. гэж л андуурч Манай явдаг. тайлбарч чадахгүй зөндөө юм байгаа л да. Зөндөө одоо үзэгдэл. Тийм үзэгдэлүүд байгаа. Тэгээд тэрийг шашны талаас нь тайлбарлах гэж оролцох их оролдлогод байдаг. Тэгээд тэр нь хитрий тэрхээр нэг юм хуус усаг болоод ирдэг юм уу? Тий. Тэгж болохгүй шүү. Одоо юу гэдэг тэгээд ингээд тэгээ нэг юм яг чи битэр бол яг тийм нэг атеист үзлээ хүмүүс шүү дээ. Тийм. Шашныг үүсгдэг тэр үзлээр үүсгэсэн хүмүүс. Юмыг нөгөө материалист, идеалист гэж байдаг шүү дээ. Бид нар материалистад харж үж ингээд барьж иж идэг болсон улсан. Тэгэхдээ бидний хувьд ч гэсэн тийм тайлбарлагт хааргүй зарим яг өөр тохиолдсон энэ хүртлэмүүд байна. Би ингээд явж байгаа ингээд автобусанд явж ирсэн нэг 100 амар айраг хүмүүс санагдаад. За хайрч айраг бай. Гэрт манай айраг байх ямар ч үндэс байхгүй. За. Хамт явж ирсэн хинтээ ч хамт явж байлаа. За хайрч айраг бай гэсэн. Танад айраг уу гэсэн. Юу гэж байв гэжтэй гэрт тарьсан чинь. Бүр айраг авид ирсэн манай бүр нэг танихгүй барагшгүй хүн энийг өгөөрэй гэсэн ингэж нэг ингэж дамжуулж дахиж манайхыг олж авч байгаа тавьсан байсан. Их сонин тэр би бас тайлбарлахад хэцүү зүр автобусанд дээр явж л гинтхэн айраг хүмүүс санагдаад. Тэгэхээр зэрэг бас тэр чинь нэг юм тохиолдол гэдэг ч юм уу те одоо шинжлэх ухааны хуваар магадлал гэдэг ч юм уу янз бүрээр тайлбарлахад айгүй хэцүү. Тиймэрхүү юмуд бас их бий гинтхэн. Тэгтээ өөрийгөө үнэхээр тийм зүүн сон тийм үү. Алгадгашаал бодлоо. Тийм ээ. Тэгээс тэг ингээл оддаг. За одоо тэгэхээр бид бодож бийлээ дөө. Тий тэгэл авчихаар зэрэг яа байхгүй нөгөөдгөр байхгүй тийм. Манай нэг хоёр дөө манай миний доотлын эрэгтэй дөө өмнөгөө цогтоод байсан. Жолооч. Тэгээ манай хамгийн бага эрэгтэй дөө тэр хоёр очичоод тэгээ нэг жолооч болохоор хоёулаа ингээд хөдөө явж л байгаа говьд. Хавар 100 жилөө. Тэгээ явж хоёулаа шүн хээр одоо чам шиг унтахгүй юу? Хээр хоёулаа унтчих. Тэгээ өглөө нэг хамгийн баг дөө маань босоод биз гэснэ айгаад үүр цээжсэн гэж. За. Тэгэхээр бууж явах гэснэ айгаад машиныхаа гიშгүүртээ зогсоод вицээ зогсчихсон байхгүй. Эсвэл ингээд газраас нэг юм улаан юм гараад ирсэн. Тэгсэн чинь л зү айгаад нэг дахиагаад одож байгаа байхгүй. Юу вэ гэсэн. Яас вэ гэсэн. Энийг хардаа нөгөөд нь унтж байгаа. Тэгсэн нөгөөд нь юу вэ гэсэн. Та энийг хардаа гэсэн нөгөөд өнгөж харчаад юу яриад байгаа юм бэ унтцсан байхгүй. Тэгсэн нөгөөд чи эрэг ахиа. Энийг хараа гэдэг агаа харсан чи. Алиг гэсэн энэ улаан нэг гэсэн. Нарл биш тэг. Говийн дор нэг газраас ургаж байгаа юм шиг байна. Яг анх мандахтаа ч асуулан байдаг. Тэгээ нэг манай дээр чинь тийм үзээгүй хүн чинь нэг говь олгоо орхоо гэж бөө юм ярьдаг. Нөгөө гიშгүүрэн дээрээс бууж бидчих чадахгүй айжсэн хүнд чинь сэвтэй маргадаж шнэ. Яг газраас нэг юм болоо. Тэгсэн нөгөө ах нь болохоор зэрэг говьд үссэн чинь говь нараа унтахыг зөндөл харсан байж дараа шнэ. Тэгээ ингээд хилвээ марагдахгүй юу гэсэн. Энэ улаан юу вэ гэсэн чинь нарал байж тээ гэдэг оорсон гэдэг шиг энэ зарим үед бол бас нэг тийм юмуд байж тээ хүнд. Нэг юм өөрөө мэдэхгүй болмоос гэх юм их айцсан тий. Тийм ээ. Юу энэ хуучин баг байхад манай эмигийн ах айгүй ингээд юм хийдэг хүн байхгүй юу. Тэгээ нэг ингээд нэг хог цуглуулад явдаг хүн байдаг шнэ. Тий нэг хадаас модаас ингээд тэгээ хаана явж ишин тий. Тэгсэн чинь ингээд тэр уулны ингэрт явж исэн юм. Тийш одоо 70-аад оны үеийн юм ярьж шүү би жоохон байсан. Тэгэд яасан. Тэгсэн чинь нэг юм чамдаан ингээд тэр санаанаас гарддаг. Чамдаан. Нэг том чамдаан биш. Нэг хүүхдийн чамдаан шиг чамдаан. Дөрүүлжинтэй нэг баар чамдаан байж тээ. Ингээд би очиод ингээд ингэсэн чинь дотор нь хүүхд тахын чинь. Хайцаа. Тий. Юу цогцсоо гэж хүүхд цогцсоо гэж. Яа биш. Яа тэр ингээд бүр ингээд тэрнээс болж би бүр ингээд нойргоо айгаа хансан шүү дээ. Тий. Яавна. Амар тий. Тэгэхээр хамаагүй бас тийм юм бас оролдож болохгүй гэдэг нь бас учиртай л үгээс юм байлээ. Тэгээд чамтанд хийгээд тавьж нэг тэр одоо нууц хард төрсөн. Тий, ер нь тийм л баг. Ирүүлээс нөгөө юу. Эртэд би нэг сая 2024 оны Франц бас Монте Кристог үзэхгүй юу? Нэг ангит кино хийсэн гэлээ. Оо за. Тэгээ нэг өшөө авалт нь нөгөө нэг
ном дээр гардгийг товчлцсан зарим нэг хондоо болгоцсон нэг арай хондоо найруулагчаар. Тэгээд тэрэн дээр тэр нэг Вильфор нөгөө төрсөн хүүхдээ авч булдаг штэ. Тий. Нөгөө данглаараа авгаадаа тэр хоёр чинь нууц амрагууд байжгаад хүүхдэрмүүд нь тэр хүүхэд нь нөгөө нэг хогийн оруулсан байдаг штэ сүулдэ. Тий дэрэмжтэй нэгцсэн үү? Дэрэмжтэй нийлцсэн гэдэг. Тэгсэн тэр чинь тэр Андреа Кавалканте гэдэг чинь тэр хүүхдийн болгоод байсан. Киноноор бол тэгж лээ. За. Тэр хин очиж олж аваад Монте-Кристо очиж олж аваад Андреа Кавалканте гэж нэр өгөөд тэгээ нөгөө Францын Парисын нөгөө дээдчүүл юунд Андреа Кавалканте гэж Италийн гүн гэдгээрээ орж мороод гэдэг. Тэгээд саяны чамаг ярьсан чи тэр санаад шүү дээ. Чимдантай чи хайрцаг тэгээд. Тэгээ нөгөө их өвчтэй Вильфор гэсэн тэр нөгөө тэд нар чинь нэг алчуур малчуур өөрийнх нь сүлд мөрөлт тэрийг хийгээд тэрэндээ боогоод тэгээ ингэсэн чинь нөгөөдх нь тэрийн дараа тэрэн дээр нь Вильфор гэсэн юу байсан гэдэг. Тэгээд тэр Вильфорын дүүн гээд нэг эмэгтэй байлээ. Тэр зохиолоос арай ондоо тэр дүүн гээд эмэгтэй тэр нэг Наполеонд захиа өгөх гэж анх явж байсан. Тэгээд Дантестай хамт тэр онгоцонд нь живэх гээд байж хатан Дантес далай живж хатан Дантес ч аваад тэгсэн гээд тэгээд тэр эмэгтэйгээ Вильфор чинь гацаг эмлэг тавьж шээ. Тэгээ нөгөөдх нь ахыгаа Вильфорыг алах гэж ирэх үед нь тэр нэг хүүхдийг гадаа нь гаргаж хаяад гэдэг юм. Тийм байсан. Тэгэхээр харин нөгөө чиний саяны нөгөө чимдантай юу яасан гэсэн. Хөрхийн өмнө тэр үедээ бид нар жоохон болоод өгтлээ айж. Одоо бол их л учир олох гал их л үзэх байх. Эстэ мэдхгүй. Тий. Мэдхгүй тэгээд хамаагүй юм бити онгоччээ те. Тэгээ бити ингээд юмнаас юм те. Хогноос бити юм авч. Тэр зэрэг удаан тэгээд нойргүй явах уу? Гэхдээ яг жоохон байсан чи би сайн мэдэхгүй л те. Ямар ч хэсэн халуурсан нэг 2 хоног унтаагүй гэж л ярьдаг. Тэгэхээр нэг 5 6 твс юм. Тийм л хэлсэн баг. Тийм байсан. Ер нь тэгээд нэг юм хүн чинь нэг бас ингээд айхаар адреналин ялгарч идэг. Тэгээ бас нэг тийм бас нэг айх юм нэг үзээд сөгнөрийн амралтыг одоо энэ чинь байхгүй болсон шүү дээ. Нөө манайхын Амжил радиогийнхан тийш явж нэг амарсан шүү дээ. Гэхдээ тэр байранд нь орж утсан айгуу тийм бас л нэг тийм нэг орсоор бол шүтки гэж ярьдаг шүү дээ. Тэгээ жихүүцэн тий ингээ хайцсан тийм газар чи ерөөл тийм жихүүц төрөөр тий тэгэхэд аюу олон өрөөтэй зам өрөөнд нор мадаас утраас байж байгаа чинь тий. Одоо энэ нэг юу гэж ярьдаг гэсэн нөгөө 15 давхар хангаад чинь бодлоо тий. Тэр үеэр чинь тэгээд ер нь гэхдээ дотор нь орвол эвгүй санагдан да. Мэдээж. Эвгүй санагдан. Хоосон тэгээд нэг юм ярихаар зэрэг цууратаал. Тийм шүү дээ. Тэгээ ингээд суучаад нөгөө муур вич та муур их тэжээдэг шүү дээ. Муур ч ингээд зүгээр суучсан. Гинт гинэг тийш ингээд харж мардаг. Тий. Ингээд суучих шиг ингээд өвөрдөө суучна өндөөж гисэн. Мөрөн дээгүүр ингэж харах шиг хоос газар мацар. Би нэр юма ярихад нөгөө манай нөгөө зээ хүн шүү дээ. 43 настай байж хта юу манайх нэг 50,000-тад байсан. Тэг ингээд яг ингээд бүрэнхий болоод яг ингээд подиснаас гарах болгонд л агаа энд гээд хоос юм жагаад тэгээд өнгөж цагаар шиг. Тэгсэн чинь яг 5 6 жилийн өмнө энэ ч нэг годамжны хүн нас орсон байдаг байхгүй. За. Суугаагаараа яг манай хоёр давхарт. Тэгээд өглөө цагдаа магдаа яриад ингээд сүйд болоод. Тэг хүүхч яг юм хардаг гэж үнэн гэж би шүү дээ. Яг хүүгээсээ битгсэн. Тэгээд дараа нь ингээд тэр аюу ингээд явах орлогонд тэгээ бүр ингээд сүлдээ айдаг болцсон. Тэгсэн чинь ингээд хоёр давхраар явсан чинь гайгүй дуу явна. Цавахгүй болчтой гэдэг. Ингээд явсан чинь нэг давхрын юуны хаалганы ард руу заасна. Энэ мэн нөөгаа гэж авдаг. Ингээд толгойтой өстэй ардсгийгээд болчих байгаа ч тий. Тэгэхээр мэдхгүй. Би яг хүүхд юм хардаг гэхэд би тэгтлээ. Чи харахад л хоосон. Тий бид нар харахад биш байхгүй. Тэгээд одоо манай хүнээс асуухад хүүхд насных юм амийн манай хүн санаад байдаг. Тэр хүн огт сандгүй шүү дээ. Сайн ээ. Тий. Тэгэхээр өстой юмыг яаж мэдхгүй юм бэ? Тийм ээ. Юм болгоно үгүйсгээд байж болохгүй тийм ээ. Зүгээр шинжлэх ухаанаар сүнс байдаг гэдгийг бол баталсан биз дээ. Хэдэн грамм ч үлээ. Тий, 6 граммаар ингээл тийм сонснээс гарсан миллиграмм ч үлээ тийм ээ. Энтергээд нэг тийм баталсан гэдэг нэг тийм байдаг. Хит бас их мэдээлэл хит их вэ шүү дээ тийм ээ.
нэг мэдээллийг одоо юу гэдгийг тэр одоо чухам яг хүний тэр нэг юу юм шиг байгаа. Одоо сонголт гэх юм уу. Нэг тим байна гэж мэдээлэл гарахад тэрийг үгүйсгсэн мянган мэдээлэл байдаг. Тийм ээ тийм. Эсвэл тим байхгүй гэсэн мэдээлэл байхад бас нөгөө талд нь тим мэдээлэл. Тэгэхээр зэрэг ястаа чи нөгөө нэг хүүхд чараа тэгж яажсэн бол чи итгэх гэж зураараа байхгүй. Зүгээр ингээл чи харахад хавуулсан байгаа нь нөхцөлд бол тийм ээ хамт явж байгаа тэгж яхаар зэрэг одоо тэгээ бас тэр чинь бүр яг бас нэг 100% үнэн гэх юм уу бас хэцүү. Тийм болохоор зэрэг мэдээлэлд бас тэг юутай болгоомжтой хандах гэх юм уу. Тэгэхээр зэрэг энэ хийж тухайн тайлбарлаж чадахгүй байгаа олон юмыг бид нар бас нэг юм угаасаа энэ дэлхийд байгаа бид нар хамт оршиж байгаа. Тэ? Зайлахгүй шүү дээ. Одоо жишээлбэл хүүхдтэйгээ гархан болчих чадахгүй шүү дээ. Тийм тийм. Тэр үед гархан болж чадахгүй. Тэгэхээр гарах болгондоо л тэгээд таарлаж байгаа тийм нөхцөлд бол хэр зэрэг удсан тэр. Баргалж нэг сар гарамд гэсэн шүү. Тэгж байгаас тэр хаваар тэр ингээ суугаагаараа нас орсон гэдэг нь айгуул нөгөө бидний одоо юугаар бол тэрүүгээр оргодоол тэрүүгээр эргэлдэж явж байгаа л тэр манай аав намайг ингэж минь гэдэг шиг л юм болсон болоо. Тийм багч. Би тэнийг болохоор тэрнээс айхгүй ингээл ингэж л унтаж байгаа гэсэн. Ер нь тэгэд ингээд нэг ярьж ярахаар би нэг итгэж өгдөг юм уу? Нэг яг тэгэд арайчтай тийм юу гэдэг. Мэдгүй зүгээр одоо нас яваад ч тэр үү те. Юм яаж мэдэх. Тийм. Эсвэл юм яаж мэдэх. Тийм л. Тэгээд энэ Инунаки гэдэг энэ тосны тухай ингээд нэг мэдээлэл ингээд аваад яг ингээд үнэн учрыг ингээд болохоор энэ учирнаас ингээд яаж байгаа. Тийм. Бас нэг онцлог байгаа. Одоо японочууд ийм айгүй их ингээд хийгээд байна. Магадгүй жуулчлалт цуглуулах ч юм уу, анхаарлыг татах ч юм уу, ийм бас нэг менежмент бас ямар нэгэн газар дээр ингээд явагдаад байдаг юм шиг санагдсан шүү. Тэр нэг Японд төлөө нэг хүмүүс очиж амиа орлох газар байдаг шүү. Тий, тэр уул байлаа. Тэр уул яг байдаг. Тэр нь бод тэрийг одоо амиа орол одоо нэг талаас нь тайлбарлах газрыг тэнд очисон хүмүүс л амиа орлдог юм шиг тий. Нөгөө талаас олоор зэрэг хүмүүс тэрэн дээр ч амиа орлох нь бараг нэр төрөө хэрэг юм уу? Тий, бараг тийм. Жинхэнэ амиа орлсон болдог. Нөгөө нэг магадгүй. Тийм гэдэг ч юм уу. Тийм хоёр талтай л баг. Тэгэл тэр чинь бас нэг жуулчдаг татах явуулчихад байгаа шүү дээ. Орос мостаг хүчихэд. Тийм. Тэгээд нөгөө тийм хот муу хэлээд тэгсэн чинь сүүлд нь японочууд дуурлаад морлаад чиглээ нэг. Тэнийг японочууд ирийг хараа амиа орлох гэж гэдэг чинь бичлэгээс нэг орсон. Тэгээ нөгөө тэр чинь тэнд амьдэрдэг орсч гэлээ барыг хөөгдөж юм уу. Тэгэхээр зэрэг нэг учир зүггүй өгөөсгөх тий. Одоо битээ тэнийх юм тэнийг ингэх бас хэцүү. Тэрэнд нь автаад л тийм ингээд авах бас хэцүү. Тэрэн дээр хүмүүс тоглоод нь шүү дээ. Тийм ээ юм хардаг үздэг гэл түүнээс мөнгө аваал тий. Ер нэг тийм хүл юм бид тийм. Тэгэхээр зэрэг энэ одоо ямар ч мэдэхгүй. Тэгээд би наадах тасгнаачин талаар тэр кино гэдэг тэгэн гол үнэхээр тийм одоо тайлагдчихгүй юм болов уу гэж бодоо. Тийм газар гэж бодохоор одоо жишээлбэл тэр нэг Бермудын гурвалжин гэдэг ч юм уу нэг юм алга болцдог байдаг. Тайлбарлагдчихгүй тэр ямар нэгэн тайлбар байгаа л багтай гэж. Тий тайлбарлал гарсан бас ингээд дараа нь хоёулаа тэр нэг уншиж чагаад хоёулаа нэг ярих уу. Тий яг 0-аас нь эхлэе те. Тийм учиртай байж энэ тэгээд тайлгчгүй юм гэж юм шиг байгаа юм. Гэхдээ одоо тэр Амазоны хойд байдаг тэр нэг одоо болтол хүн очиж чадаагүй хүн тайлаагүй их олон омгууд юм. Тийм. Тэдний тухай бас ярууд айгүй гоё. Тэгээ бид нар нөгөө бидний нөгөө нэг юунд ойлголт гэдэг юм аа амьдрах юм ихт байхгүй юм бид нар жигтэйхнэр хардаг. Тэгтэл тэнд зүгээр л өөрсдөө нь хийдэг. Тэр нэг Орсын влог чинь төвдөд очиод нөгөө нэг ягчс гэж яддаг шүү дээ. Хүнийг нөгөө мөчилдэг тийм мэрэгчлээ. Цогц юу мөчилдэг те. Тий цогц мөчилж хайдаг. Тэрний хоёр хүүхэд нь уулзсан. Эрэгтэй эмэгтэй хоёр ихчтэй хоёр. Ихчээсэн чи юу олох вэ асуусан чинь их чинь би эмч бол. Дүүгээс нь асуусан би банкны хүн бол. Аавынхаа мэргэжлийг өвлөхгүй юм гэсэн өвлөхгүй. Тэгээ аавынхаа хийдэг ажлаас айдгүй гэсэхгүй. Зүгээр л ярдээ. Тий зүгээр л тийм байдаг. Тий өрхийн тэргүүн одоо орлого олдог л ажил. Манус тул тэр чинь үзшгүй амар юм биз дээ. Хүнийг амьдэр нэвдэж гин гэдэггүй амьдэр цогцсон нэвдэж тэгээд тасанд хаяж өгч гин гэдэг чинь. Хятад чинь тэрийг хаах гэж үтсэн байлээ. Тийм. 80-д онд л үүдээ тийм хаах гэж үтсэн чинь барыг бослог гаргах шахаа. Тэгээд одоо бол тусгай газар
Тэр нөгөө зөвхөн тэр ягчс гэдэг юм уу, тэр нөгөө нэг яадаг хүмүүс нь энд ажилладаг нөгөө хүмүүс нь холоос харж байгаа. Хуучин бол баг ингээд сууж байгаа, хад сууж байгаа, тойр сууж байгаа. Нөгөөдөл чинь ингээд тэгээд яагаад тэгээд их олон шуу муу ингэж дайрч ингэж идчихвэл их буйнтай хүмүүс тэгдэг гэсэн. Тэгэхээр нэг юм бусад хүмүүсийн хийдэг зүгээр ердийн зан бол бидэнд их гачин санагдаад. Жигтэй санагдаад тийм ээ. Тэгээд тэр нэг юм тайлагдчихгүй юм шиг санагддаг бас байж магадгүй зурсаад. За бид хоёрын цаг өндөрлөө. За бид хоёрын өнөөдрийн яриа энд хүрээд өндөрлөө. За тэгээд бид хоёр Social TV-ийн студиэс бичлэгээ та бүхэндээ хүргэж байгаа. Тэгээд анхаарал тавьсан баярлалаа. Дараа 7 хоногт эргэн уулзлаа. Түр баяртай. За баярлалаа. Та бүхэн сайн сайхныг хүсье. Хаш, айба, бүхний тухай.